атгандах навчис хийсхүйе Аз Европ тодорва намрыг навчис шаргалтхуя нүүдлийн жин харагдавай дорнын их суухан төмөн газрын тоосонд тогтвой цайны замын буурал мөр сайдаг түүхийн хуудаснаа мөн хөрөвэй төмөн газрын сайны зам Орчлонгийн сэрхүү мэт зүүд үнний дундуур энэ жижигхэн ерөмдөг навч Евразийн хар тэргүүтний ундааны дээж болно гэж хэн нэгэн төсөөлөхөөс өмнө 300-ны турш ийм нэгэн бодит түүх Хятадын нутгаас аль хэдийн дэлхийг зорьсон билээ. Цайны нутаг хэмээн алдаршсан Хятад улсын эдээ ундааны соёл нь үнэндээ ялимгүй ерөмдөг навчсаас эхлэлтэй ажээ. Эртний түүхт боловсон улс хэмээгдсэн Хятадын ард түмэн хэдэн мянган жилийн туршид тариалах соёлын гайхамшигыг таниулан дэлхийг зорьсон цайны замыг түүхэнд дурайтал бичгэлжээ. Хөдөлмөр аливааг бүтээдэг нь үнэн юм. Хятадын Фужиможийн үе шанд ургаж хураасан цайг хаалган хүргэж дахиад одоогийн Орон хотоор гаргаж Монголын их говь уул талыг дамжин Оросын хяагт хүрдэг. За Оросын хяагтаас нь дундад Аз дахиад Европын улс орнууд хүртэл энэхүү цайны зам нь 13,000 км үргэлжилдэгээрээ төмөн газрын цайн зам гэсэн сайхан алдартай. Жигэн цайнаас үлгэр түүх үүснэ өнөөдөр олон улсын соёлын зам, аял зурчлалын зам болон хөгжсөн төмөн газрын цайн замын үлгэр түүхийг мөрдөн хамтдаа аялцгаая. Усын нуувал ёсын даг гэдэгчлэн навчсаас улбаалсан Хятадын цайны бүс нутгийн эх үзлийн орны нэг бол Хубэй мужийн Чиби хотын Янлүн дүүн суурин. Хятадын өмнөд нутгийн олон газар цайны тариалан хөгжсөн байдаг. Монголчууд үеийн үед уусаар ирсэн Чуан гэсэн хятад үсгтэй шахмал ногоон цай хамгийн алдартай. Олон жилийн туршид Янлүн дүүн сууринд Орос, Герман, Их Британи, Япон зэрэг орны бизнесмэнүүд цуглан 40 гаруй мянган хүн амтай Хятадын цайны захыг байгуулж байжээ. Янлүн дүүн суурины цайны навчийг одоогийн Ухань хотын Хангой руу илгээж боловсруулан экспортлдог. Тиймээс Янлүн дүүн сууринг цайны замын их нутаг гэж үздэг. 养乐洞那个时候，因为我们从这个当地的记载跟那个晋商的记载相结合来看啊，晋商在很早的是在福建做茶的，这个是无可置疑的。然后因为太平天国运动，他把那条茶路断了，他把那条茶路断了以后，他就要重新找新的一个江点，因为这个北方的需求它是不会断的。他最先找到这个杨洞的茶以后，这里的产量还没那么高，他就用这里的茶呀生产了一小部分，然后在那个时候呢，写的是福建原料，就是挂羊头卖狗肉这种。运到北方去，没想到这种口感还比原来福建还更加受到欢迎，所以他就决心在这里成立一个江点。东江一根东江，一根东江，一根东江。 Олон жилийн нар салхинд элэгдэн мүлээсэн хөх чулан гудамжаар цай зөөдөг байсан тэрэгний дугуй мөрийг даган бид гэлдэрлээ. Зам уйтгартай зурайна. Салхи нэгийг шивнэх шиг бүх зүйл энгийн мөртлөө нам гүн. Яг л он жил бүхнийг залгин одсон мэт. За цайн замын тухай ярихад Шанси мужийн одоо худалдаачны тухай дуртахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл Шансигийн худалдаачин байснаар одоо цайны навч нь бүс нутаг тэрчлэн маш олон улс оронд тархсан байгаа юм а. За өнөөдөр бид одоо Шанси мужийн Чишян шана эртний хотод ирчгээд байна. Миний байгаа газар бол одоо Шансигийн худалдаачны төлөөлөгч гишүүн болох Чи овхтын
гэр байшин байгаа юм. Шансын нутаг цай үйлдвэрлэгүйч гэсэн цайны худалдаачид олноор гарчээ. Тус мужийн Жинжүн хотын Чишаны Чиа овогт худалдаачин хамгийн алдартай. Эдгээр баян худалдаачид цайны тариаланг түрээслэн цайны боловсруулалт, хадгалалт, борлуулалт гээд бүгдийг эзэмшдэг. Энэ нь Хятадын цайны зах зээлд нөлөөлөө зогсохгүй тухайн үеийн Европын цайны худалдааны зах зээлийн үн ханшид шууд нөлөөлсөн юм. 晋商啊，他从明代开始就已经是走出去搞这个长途贩运啊，全国各地啊，可以说凡是有麻雀的地方就有晋商，这是一个形象的比喻。 晋商在这条路上诚实守信、开拓进取、务实经营、和衷共济、经世济民的晋商精神呢，在这条路上是一种很大的体现。 Хятад нутгийн цай дэлхийн бусад улс орны анхааралд хүрч жижигхэн цайны навчс нь гадаадад борлуулагдаж эхлэхэд Хятадын хаалган гэх нэрэд л дурддагдана. За өнөөдөр бид Тунган газрын цайн замын аяллахаа 3 дугаар өртөө болох Занчгүй буюу хаалганд хурж ирчгээд байна. За тухайн үед бол хаалга нь бол цайн замынхаа гол зангидгаа газар болж байсан болохоор өнөөдөр энэ нутагт цайн замтай холбоотой барилга эд живс олноор хадгалагдаж байна. Хятадын Хибэ мужийн Жанчхүү хотын Дажинмэн хаалгыг манай эртний 1644 онд барьжээ. Жанчхүү хот бол ачаа тээвэр дамжин өнгөрөх чухал цэг. Эндээс цай ачсан Тэмэн жингийн цуваа Дажинмэн хаалгаар өнгөрөн Монголын их говь хээрийг чиглэн дэлхийд гарна. 这个当时，在这个商道上，它确实是挺艰辛。我曾经2次去蒙古国，在沙漠里最大的问题就是缺水。历史上，长万达，曾经在沙漠里就做出过一次壮举。有一年，他带着商队，从沙漠经过，突然起了这个沙尘暴了。 结果呢，商队的水也在这个慌乱中被把这个皮囊给里边的水给洒了，几乎要绝望的时候，他的那个长安达的坐骑就是一峰这个白色的骆驼，挣扎着要起来。这个小伙计控制住他，不想让他起来。这个长安达说：“哎，他可能要。” 想求生，放开他吧，活一个算一个。于是就让这个伙计呢把这个骆驼就给放开了。放开以后，这个风托呢跑到了这个沙梁上，没有跑，回头再鸣叫。长安达说不对啊，这个骆驼怎么不跑呢？他这个肯定有水，他发现水了，我们去追他吧。大家就去追这个骆驼，到了这个坡梁上面去，有沙梁上面去以后呢，骆驼又到了沟底，到了沟底以后就没有再跑，用这个前掌去刨这个地。长安这儿肯定有水，大家再努力，大家用了最后的一丝力气，挖出了一眼井，挖出来井以后有了水了，长安达很坚决地说：“我们人不能先喝，让骆驼先喝。水很旺，骆驼就一个一个都饮完了，然后人才开始喝。” Жижигхэн навчис хаалганаар умардлуу зүглэж эрээн улаа өртөөгөөр дамжин Тэмэн жингээр дэлхийг чиглэнэ. Өнөөгийн эрээн хотын төвийн зүүн хойно 9 км зайд байрлах эрээн өртөөний дурсгалын музейг Чин гүрний сүүлч үеийн эрээн улаа өртөөний туйрын байр онцлогийг үндэслэн байгуулжээ.
За Эрдэнэтгэл Эрен хот нь Хятад, Монгол, Орос гурван улсын одоо тун газрын цайн замынхаа чухал холбоос болж байсан. За тухайн үед бол энд бол Ийлийн өртөө гэж байсан. Ийлийн өртөөнийхэн ойр хойд бол маш олон хутгатай. Одоо өмнөөс ирсэн Томон зингийн чуваа энд ирж одоо буудалж аваад хойшоо явдаг байсан. За миний ард талд байгаа бол одоо Ийлийн өртөөнөө буурын музей байгаа. 20 дугаар зууны ихээр төмөр зам тавьснаар Евразийг сундалж Хятад, Монгол, Орос гурван орныг холбосон энэхүү худалдааны их чимийн тэмээн жингийн хонхны дуу холдож замын тоос нь арилан улаан өртөө нь түүх өгүүлэн хоцорлоо. Өнөөдөр энэ их домог түүх төмөн газрын цайны зам нь хуурай замын галт тэргээр далай тэнгисийн хөлөг онгоцоор бүр эсвэл агаарт дүүлэх нисэх онгоцоор төв алслан мөн л үүргээ гүйцэтгэсээр байна. Хамгийн сонирхолтой нь одоо хэдийгээр ашиглахгүй энэ ингээд мартагдаад 200 орчим жилийн хугацаа болсон ч гэсэн нутгийн иргэд бол энэ дэртвэрүүд бол одоо энэ худалдаачд маш ихээр явж исэн, энд ингэж буудалж исэн гэдэг энэ домог ярианууд бол нэлээд бол үлдсэн байгаа нь бол энэ бол том одоо орон зай байсан юм байна. Маш их одоо худалдаачид наашаа цаашаа явдаг. Энэ бол зөвхөн хятадын худалдаач гэхгүй монголчууд өөрсдөө оролцдог, оросууд ирж оролцдог. Ингээд ийм том өргөн одоо олон улсыг хамарсан том худалдааны логистик тээвэр явж исэн байна гэдэг нь бол тодорхой байгаа. Маршрута мы ждем, что большое количество туристов как из Китая через Монголию приедет в Россию, так и наоборот из России приедет в Китай. Мы рассчитываем, очень надеемся на то, что Великий чайный путь затронет как приграничные регионы Китая, так и приграничные территории России и придут в результате в Москву и Санкт-Петербург, в исторические и культурные центры России, в результате чего наши гости из Китая смогут познакомиться с основными культурными ценностями России, а гости из России смогут познакомиться с приграничными регионами Китая. Сүүлийн үед цайны замын тухай Монгол, Орос, Хятадын эрдэмтэн судлаачдын уулзалт зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын цайны зам шугамыг мөрдөн орчин цагт төрөл бүрийн хамтын ажиллагааг зохион байгуулах болсон нь цайны замын тухай үйл ажиллагааны орчин үеийн хэлбэр болон хөгжижээ. Цайны модод салаалан навчилж, ертөнцийг амилуулжээ. Дорны их тэнгэр навчсаар амилж, навчсаар хөлжиж, навчсаар соёолж, навчсаар томорч, навчсаар үргэлжлэнэ. Үнэхээр ертөнц мөнх навчсч мөнх буюу